Эрхэм үзэгчдээ бүгд найрамдах Хятад ард улсын нийслэл Бээжин хоттой танилцах аялал маань үргэлжилж байна. Бээжин хот бол Хятад улсын улс төр, эдийн засаг, соёлын төв болсон хот юм а. Энэ удаагийн аяллаар бид Бээжин хотын соёл урлагийн сонин хажнаас та бүхэндээ сонирхолтой хичээлээ. За, сайн байцгаана үзэгчдээ. За, өнөөдөр сандаг бит хоёр 798 урлагийн паркт хурж ирсэн байна. Тэгээд хоёр сандаг. Чи надад 798 урлагийн парк гэж би ч одоо нэрж үзээгүй. Дотроо бодож ярихгүй одоо бүх юм ингээд одоо урлагийн ямар ч энэ тий. Ороод ирсэн чинь нэг хуучин үйлдвэрлэлийн дүүрэг тойроод ороод ирсэн шүү дээ. Тий. Яах аргагүй н үйлдвэрлэлтэй. Тэр дээр үед болохоор одоо бараг 100 жилийн өмнө гэхэд за энэ чи одоо 798 гээд одоо гангийн үйлдвэрээс ийм төвхтэй газар. Тэгэхээр одоо ингээд одоо бит хоёр залгаад ингээд яваад байх юм бол яах ч аргагүй тийм үйлдвэрд яваад байна гэсэн тийм сэтгэл бол гарч ирээл байна. Харин сая ороод л ингээд одогш явсан чинь дандаа үйлдвэр том хулангууд тэгэл том эрчим хүчний үйлдвэрийн тоноглолууд тэгэл ер нь ингээд барилгынууд нь айгүй хуучин барилгынууд юм байж тоосхон байшин хол тий. Тэгээ одоо сүүлийн үед одоо яагаад энийг ингээд урлагийн парк болгосон гэхээр ийм том талбайтай одоо үйлдвэрийг ингээд үгүйсгээд дуусгаж хайнаг бол бас хэцүү шүү дээ тийм ээ. Тэр бол хайрын нэгж одоо өнгөрсөн цаг мөч гэдэг юм байхгүй болно. Тэгээд одоо энийг ингээд урлагийн парк болгоод хуучин байж исэн юм дээр нь одоо шин зүйлүүд нэмээд ингээд одоо маш гоё тийм урлагийн уур амьсгалтай одоо ийм парк болгоцсон байгаа. Тэгэхээр одоо ер нь энэ 798 гэдэг нэртэй энэ парк болохоор одоо ер нь зөвхөн одоо энэ Хятад биш одоо бүр дэлхийд их алдартай ийм урлагийн парк байгаа. Тэгээд ер нь бол одоо гаднаас дотноос их олон хүмүүс одоо тусгай энэ газрыг зорж ирдэг төвхтэй. Ганцхан Хятадын биш олон улсын олон орны урлагийн бүтээлүүд өөр өөрийн онцлогтой тийм одоо барилга цогцлбор тэгвэл одоо бүтээгдэхүүн хоол хүнсээс эхлээд кофе цаагаас зөндөө юм байдаг гэсэн үг үү тий. Одоо тэгэл ингээд явах юм бол одоо их олон төрлийн юмуудыг олж харна. За тэгээд одоо хоёлаа зөндөө олон сайхан юмуд байгаа. Тэрийг олж харахаар яа. За явцгаая үзэгчтэй. 798 урлагийн гудамж нь Бээжин хотын Чоянг дүүрэгт байрладаг. Энэ нь Бээжин хотын соёл урлаг, уран бүтээлийн төв болсон газруудын нэг юм. Дээр үед өөрөөр хэлбэл 1952 онд зөвлөлтийн тэтгэлгээр баригдсан 1,100 м2 талбай бүхий хүнд аж үйлдвэрийн хотхон төвлөрч байжээ. Сүүлийн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалтын дараа 2002 он гэхэд урлагийнхан уран бүтээлчдийн хуран цуглдаг газар болж хувирснаар өнөөдрийн 798 урлагийн гудамжны эхлэл тавигдсан юм байна. За энэ штэ одоо энэ ингээд 751, 778 гэл 71 гэл зөндөө юм юу байгаа юм байна тийм одоо хуучин бол заалнууд юм байна л да тий. Ер нь одоо ингээд дээр үе энэ төр том үйлдвэр чинь энийг нь одоо би ямар гэж нэрлэхийн орон зүгээр ингээд тоогоор дугаарлаа. Код дугаарлч тий. Тэгээд 751 A B C D энтер гэдэг. Тэгээ энд бол шүү дээ яасан гэсэн чи богоон дотор хийцэн тэгээ богооны толгойтой юу байна? Ресторан, кофе шоп. Маш их одоо дурсгалт зүйлсийг хадгалсан тийм ээ хуучныг дахин ашигласан бас ингээд хүүхдүүдэд ч юм уу одоо сүүлийн үеийн юм уу ирээдүйн хүүхдүүдэд бас нэмийг таниулсан их сайхан мэдрэмжийг харуулсан газар байна гэж бодлоо. Тэгээ ер нь яг энэ галт тэрэгнүүдийг одоо тэгэл хэрэггүй болгоод ингээд хаюуд хайчиж болно. Тэгэхдээ энэ юмуудыг чи хайна гэдэг чи одоо тэр үед үйлдвэрлэж яхад нь бас хэдий их хүч, хэдий их мэрэгжил, хэдий их ур ухаан шингэсэн гэдэг юм бол байгаа л да. Хэдийгээр одоо яг тэр нэг цаг үеийн өнгөрцөн боловч тэгэхдээ энэ юмыг авчираад энэ дээр ингээд тавьчих юм бол одоо сая таны хэлсэн шиг тийм ээ. Одоо хүүхдүүд бас сонирхож үзэж болно. Яг тэр үед энэ бол мэдээж манай улсын тийм ээ одоо юу гэдэг энэ хөгжил дэвшил гэдэг юмыг бол харуулж ирсэн. Тэгээ энэнийг чинь байж та ингээд энэ тэнд ингээд зэрэгцүүлээ тавихын оронд ингээд ганц хоёроо ингээд тавьсан хүмүүс ирээд шууд гар бие оролцоод хараад ингээд бариад тийм ээ үзээд хүүхдүүд сонирхох гэдэг бол гоё юм байна. Тэгээ бүр залуучууд энийг гоё урлагжуулаад тийм ээ янз болгоны юмар ашиглаад янзын 798 гэдэг газар бол үнэхээр урлагийн парк одоо өстой урлагчдын тэгээд чиний хэлдэг шиг энд байгаа явж байгаа сууж байгаа энд амьдарч байгаа хүмүүс нь бүгд урлагаар амьсгалчихсан. 798 урлагийн гудамжийг ерөнхийд нь 6 хэсэг хуваадаг. Энд уран бүтээлчдийн студ, урлагийн заалтын хэм, кино бүтээгчдийн урлан бүхий 400 гаруй аж ахуй нэгж
томоохон байгууламжууд төвлөрч байдаг. Хүн хүртэл шал урлаг харагдаж штэ. За одоо ингээд чинь годомжаар явж байгаа тэгээд Өмсгөл зүүсгэл иж жоохаас ахвал одоо ширээ сандалтай. Тий. Ер нь тэгэл Ядаж ингээл нэг хүн замын хажуудаар ингээд суугаад сууж явах нь хүртэл яг ингээд урлаг тамхи маа. Ингээд сууж штэ. Бид нар шиг зүгээр нэг найгаж явж байгаа болсоо тэгээд байх. энэ ингээд энэ нэг л стилийн юм зургуудын юм өөрөө урлан гаргацсан юм. Хов хүний урлан юм шиг байна тий. Ганцхан үнэл. Тий. Гэхдээ одоо яг энэ 798 урлагийн парк гэдэг энд бол маш олон одоо ийм уран зургийн галерей ч юм уу эсвэл ийм үзэсгэлэн болдог газартай. Энэ бол одоо зөвхөн бидний ирсэн одоо нэг л газар. Тэгэхээр одоо энэ харахад бол стилүүд нь баг үндсэндээ адилхан. Тэгэхээр одоо өөр онцлогтой, өөр стилийн тийм зураг урлан бол одоо 798-д бол битүү. Тийм нэг усан бодгийн тийм аа. Гэрэл зургийн ингээл бүгд үзсэн ингээд ийм заалнуудын төрөсөлт юм байна л да. Тэгээд таван өөрийнхөө урлангийг энд ингээд шууд хэдийн хугацаатай 7 хоног, 14 хоног гээд 21 хоног гээд хийдэг юм байна. Тийм юм байна. Их сайхан боломжийг хангаж өгсөн байна энэ ч бол тий. Хуучин одоо үйлдвэрлэлийг ингээд ашиглана гэхээр тийм ээ. Ямар ч байсан тэр үеийн үйлдвэрд ажиллаж байсан хүмүүс манай үйлдвэр ийм урлан болно гэж бол насандаа бодож байгаагүй гэдээ яриад явж та одоо. 798 гудамжийг 2007 онд Бээжин хотын хот төлөвлөлтийн газар болон соёлын эд зүйлсийн байгууллагаас Бээжин хот орчмын орчин үеийн содон барилга хэмээн бүртгэж хамгаалалтанд авчээ. 2020 онд Хятад улсын соёл аял жуулчлалын яамнаас соёлын үйлдвэрлэлийн үндэсний үлгэр жишээ байгуулах хэмээн өргөмжилсөн байна. Мөн жил бүрийн 9-р сард уламжлал болгон зохиогддог 798 урлагийн баяр нь олон улсын хэмжээний уран бүтээлчдийн уулзалт болдгоороо онцлогтой. За ингээд ороод энэ одоо годомжуудаар явхад л гоё юм байна тийм ингээд жижиг номын сан тэгвэл кофе шоп цайны газар хоол хүнсний газар тэгээд орны онцлогтой тийм ээ янз бүрийн л одоо үйлчлэгний газрууд байдаг юм байна шүү дээ чинь Яг одоо ингээд ороод ирэх чинь одоо яг урлагийн парк гэдэг зөвхөн одоо урлагийн юмуд байгаа биш. Одоо ингийн хүмүүсийн амьдралтай ингээд шууд холбоотой газрууд бол зөндөө. Одоо бидний энэ байж байгаа чи одоо амралтын өдрөө тухтай өнгөрүүлэх юм бол энэ дээрээ л ингээд сайн ном унших дуртай хүн бол энэ дээрээ л ингээд нэг өдрийг өнгөрөөж болно. Тэгээд ер нь одоо уран зураг юм уу эсвэл одоо өөр юмуд сонирхдаг хүмүүс ч гэсэн одоо энэ дотор ингээд нэг өдөр байх юм бол хангалттай бүр. энэ ч 9 шидийн юм байгаа юм биш үү? За ингээд уран зургийн одоо галерей гэдэг юм уу урлан тийм ээ. Тэгвэл одоо нэг гар урлын бүтээгдэхүүн хийдэг тэр янз болгоны хялгаас дээсээс ахуулаад арьс ширээр тийм үү. За эсхиносоор хийдэг юм уу байдаг юм байна. Өнгөрсөн жил 798 урлагийн баяр наадмыг уламжлал ба ирээдүй гих урайндор зохион байгуулж, шин цагийн өнгө төрхийг эрэлхийлсэн олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь залуучуудын таашаалд ихээхэн нийцсэн арга хэмжээ болжээ. 798 гудамжны барилга нь хийцийн хувьд өнгөрснийг дүрсэлж, ирээдүйг зөгнсөн загвар тайгаад, музей, урлан зэрэг нь жуулчдын сэтгэлийг өөрийн ирэхгүй татдаг юм аа. За үзэгчтэй ингээд бид нэр 798 урлагийн паркаар хөлсөн гож болоод явлаа. Маш гоё юм байна. Маш олон юм байгаа юм байна тий. Тий. Бид хоёрын одоо өнөөдрийн явдаг юу бол зөвхөн одоо энэ 798 дотор юу байдаг гэж товчхон дөгөмхөн танилцуулаад явж байгаа. Тэгвэл сонирхолтой хүмүүс байвал бас энэ дотор ирээд маш их тууштай явж болно. Тэгээд энэ дотор ч одоо маш олон урлагийн бүтээлээс гадна бас маш олон ухаалаг юмуд, шинжлэх ухааны технологиг харуулсан одоо зөндөө олон юмуд бол байгаа шүү гэдгийг бас дуулгая. Тэгээд сая бас тэнд ухаалаг зогсоод байсан, машины зогсоод байсан. Тэр нь тэгсэн чинь өнөөдөр тохиргоо хийж байгаа гэнэ тэгээд ажиллахгүй байна. За ингээд үзэгчтэй нэг бие байвал Бээжин үзнэ, Бээжинд ирвэл сандагтай уулзна. Сандагтай уулзах юм бол санснаа бүтээнэ гэж.
Бээжин хот урлагаар амьсгалж байдгийн нэг жишээ гэвэл Хятадын уран зургийн ордон, Хятадын урлагийн музей, нийслэлийн музей гээд маш олон музей урлан энд байхаас гадна хувь хүмүүсийн цуглуулгаас бүрдсэн музейнүүд ч олон бий. Эдгээрийг нэг төлөөлөл болгож өнөөдөр та бүхэндээ Луи хүн урлагийн музейг танилцуулъя. За сандгаа энэ бол үнэхээр ингээд гайхалтай газар юм байна л да тийм ээ. Үлгэрийн юм шиг өстой домгийн юм шиг ингээд удаа манан гэдэг нөгөө бараас цэцэн үхэмний гэдэг киноны зураг авалтыг хуагуашаа уушгад харагдчих надад. Тэр зургийг энд авсан шүү дээ. Ингээд бодлоо. За энэ одоо Луухан гэж энэ хүний юугийг болохоор энэ Луухан гэдэг энэ хүний музейг болохоор 2010 онд байгуулсан юм. За тэгээд 16 онд одоо яг албан ёсоор нээлттэй хийсэн. За тэгээд энэ 6 жилийн хооронд болохоор яг одоо энэ урлагийн музейгийг одоо 3 удаа унгаж дахиж барьсан ийм төвхтэй байгаа. За тэгээд яг унгаасны гол шалтгаан нь болохоор за энэ одоо нэг урлагийн талаас нь ч юм уу одоо ямар нэгэн байдалд ямар ч ус одоо өөрийнх нь санаанд хүрэхгүй. Тэгээд нэг удаа бариад за энэ арай л нэг биш байна гэд тэгэд нурааж хаяад дахиж одоо ингэж байгуулаад 6 жилийн хооронд одоо яг бидний нүдэн өмнө харагдаж байгаа энэ музейг байгуулсан байгаа. За тэгээд энэ музейг байгуулахад бол 12 га талбайтай ийм газар байгуулсан. Тэгээд 3 хэсгээр бүрэлдсэн байгаа юм аа. За нэгдүгüүрт нь одоо бидний энэ ингээд энд харагдаж байгаа энэ одоо дорны цэцэрлэгт хүрээлэн гэдэг одоо ийм гол сэдвтэй ийм нэг хэсэг нь дахиад нэг хэсэг нь болохоор одоо мэдээж Луухангийн одоо энэ гэрэл зургийн музей байгаа. Бас нэг нь болохоор одоо Луухангийн яг өөрийнх нь яг үндсэн ажил нь одоо энэ тоортын музей. Тэгээд одоо энэ 3 хэсгээс ингэж бүрэлдсэн юм том музей байгаа. Энэ бол одоо энэ урлаг гэдэг имийг одоо бүрэн утгаар нь харуулж чадахгүйсэн юм газар. Мэдээж одоо энэ урлагийг бүтээн байгуулахад бас их хэмжээний мөнгө төгрөг зарцуулна л да. Тэгээд 500 сая юанаар энэ бүтээгдсэн одоо ийм гоё урлагийн байгууламж байна. Тэгээ хоёлаа ийшээ орж үзье л да. Луухан арт музей гэж шүү дээ. Тий. За орё тэгвэл. За орё. Уг арт музейг алдарт зураач бизнесмен Луи хүн гэх хэрхэм санаачлан 6 жилийн турш бариулсан бөгөөд 2016 онд нээлттэй хийжээ. Энэ музей нь Луи хүний гэрэл зургийн үзэсгэлэнгийн танхим, дорны цэцэрлэг түрээлэн болон Бялууны музей гэх 3 хэсгээс бүрддэг юм. За хоёулаасаа юу үзчих вэ? Харин тасаргаа тийм ээ. Тэгэхээр за Луухан гэдэг хүний ховийнх нь одоо энэ одоо фото зураг тийм ээ гэрэл зургийн музей юм ба шүү дээ ч одоо. Тэгсэн чинь өөрөө тэрнийг баримтад кино болгоод хийчихсэн байх юм. Тий. Тэгээ хамгийн гол нь тэр авсан зураг мураг бол ястаа үнэхээр тасархаа. Бид ямар ч байсан сая гарч ирэнгүүтээ ингэж бодсон. За хүн амьд явнаасандаа энэ зэрэг нэгчүүл одоо баг хамгийн утга агуулгатай тийм ээ. Энэ ертөнцид ирээд явсан гэдэг нь бол том тодорхой бичиж тавиад явлаа л гэж бодлоо. Сая ингэж одоо өвцөн хүмүүс ус ингэж ярьж штэ аргагүй ш надад энэ мөнгөтэй юм чинь гэдэг. Гэхдээ биднэрт бол энэ үештэй мөнгө ч яг боломж байж болно тийм. Гэхдээ тэрнээс цааш нь сэтгэхэд тэр тийм ээ дэлхийн хамгийн сонирхолтой юмнуудыг уул ус тийм үзэмж байгалыг одоо систем гоцооч. Тийм. Зураг авах гэдэг бол бас л тийм ээ. Зориг зүрх, сэтгэл, тийм ээ, авьяас, ухаан юу байдгийг тийм. Өөрөө сая баримтат кинон дотор бас ярьж ирсэн шүү дээ, тийм ээ. Одоо тэр галтуу уулган одоо элдв янз тэр хүүтэн халуун тийм газар ингээд явж байхад ямар ч эрсдэл бол гарах боломжтой. Тэгвэл нэг гэрэл зурагч нэг уран бүтээлч хүн бол тэр бүхнийг умартаж хаяад тэр уран бүтээлийнхээ төлөө зөвтгдөг гэдэг тэр бол үнэхээр тэр уран бүтээлч болгоныг хийж бүтээж чадах зүйл биш гэж бодож байгаа байхгүй юу? Уран бүтээлч Луи хүн музейд олон жилийн турш дэлхийг тойрон аялах зур, гэрэл зурагт буулгасан байгалийн үзэсгэлэнт газрууд, зэрлэг амьтдын зургуудыг дэлгэж, байгальд оршин байгаа олон зуун амьтдын гайхалтай амьдралаа сонирхуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихэхэн татаж, хүндэтгэлийн хүлээжээ.
Одоо эхний одоо тэр баримтат кино үзэж байгаа тэр байдал бол мөнгөтэй хүн болох гоё юм а гэдэг тэр нэг төрөгдөл сэтгэл бол яг ч ирэхгүй орно. А тэгвэл 40 минут дууссаны дараа за хүн амьд явж байхдаа ямар их үн цэнийг бүтээдэг вэ гэдэг шаал өөр болж байгаа байхгүй. Тэгээд үн цэнийг бүтээдэг бай. Тэгэхээр тэр бүтээсэн үн цэнэ яаж үлдээдэг вэ гэдэг тийм. Тэр бол асар их ухаан. Авьяас. Тэгээд энэ хүний тийм одоо өөр хоцтой их орондоо хичнээн их байгальтай хитнийг хайртай энэ хичнийг дээдэлдэг гэдгийг бол зүгээр тархинд ч зүгээр ингээд хийгээд ингээд мушгаад ингээд өгч байгаа юм шүү баг. Тэгээ хамгийн гол нь одоо сайн ингээд бас энэ дотроос их олон юм харлаа. За энэ дотор бол одоо энэ лөөхөн гэж энэ хүн болохоор зөвхөн одоо өөрийнхөө хоёр хүүгээ одоо ингээд учир ухааныг нь олж өгж байгаа биш. За 2008 оноос эхлээд маш их хэмжээний мөнгө төгрөг гаргаж иж хичнээн 100 мянган хүүхдүүдийг одоо энэ Африк төв ч юм уу одоо энэ байгальтай одоо бүрэн утгаар нь танилцах одоо ийм арга хэмжээ үйл ажиллагааг одоо зөндөө зохион байгуулсан байна. Тэгтээ бол энэ мөнгө төгрөгийг бүгдийг өөрөөсөө гаргаад ингэж явж байгаа тийм ээ. Тийм. Музейд мөн Луи Хунгийн гэрэл зургийн цомог, гэрэл зургийн ил загтал, амьтдын болор загвар, гэрэл зургийн бүтээлийн зүйлт зэрэг дагалдах соёлын бүтээгдэхүүнүүд энд бий. Эдгээр нь дээрх бүтээлүүдтэй уялдан зохицохын зэрэгцээ үзэгчдэд гоо сайхны таашаал өгдөг ажээ. Мөн энд бидний амтархан иддэг бялууг хэрхэн урлагийн бүтээл болгож болдгийг харах хүн сэдвт бялуунуудаас харах боломжтой шүү. За баярлалаа Сандгаа. Энэ музейд ирсэн хүн бол нэг илэн одоо гэрэл зурагт сонирхолтой хүмүүс. Гэрэл зурагчд бол үнэхээр Бээжинд ирэх юм бол энд хийж үзэх хэрэгтэй юм байна. Ахад одоо энэ лөөхөн гэж хүний яг юуг нь яриад ирэх юм бол одоо яг хийж бүтээсэн ажил үйлсийн талаас нь хэлэх юм бол өөрөө торт хийдэг хүн. За тэгээд айдэрт одоо хамаг анх эхлээд гансан мужаас гэдэг гансан мужаас одоо эхлээд энэ торт хийж эхэлсэн юм байна. Тэгэхээр одоо ингээд сая ингээд бид нар ингээд харлаад нэг тортнууд нь одоо талхнууд гэмэ борцнууд байна шүү дээ. Тэр нь бүр ингээд барьж аваад идэхэд арай л юу юм байж одоо урлагийг бүтээл юм биш үү тий. Амандаа ихэхээр арай л тийм ээ. Зориг хүрхгүй ч. Яг нь ер нь торт мортон дуртай хүн бол тэр тортыг чи аваад за ядаж амтын мэдэрж эхэлнэ. Тэгвэл энэ айлын торт болохоор арай өөр. Яаж ямар угаа хийнэ л гэж боддог байхгүй. Тэгэхээр одоо тийм ээ ер нь бас тэгээд хайртай дуртай хүнийхэн одоо мэдээж манайхан төрсөн өдөр ямар нэгэн баяр цэнгэл тэмдэглэх дуртай хүмүүс тийм ээ. Иймэрхүү тортыг бариад, иймэрхүү бялог бариад нэг найздаа ч юм уу тийм ээ. Хайртай өндөө өгөхөд үнэхээр бас яахын аргагүй баярламаа. За өнөөдөр одоо ямар ч байсан ууд ахыгаа дагуулад одоо юу гэдэг өөрийнхөө бүс ч мөрөөдөд газар одоо энэ сайхан паркаар аяллаа. За тэгээд одоо дараачийнхаа дугаар тийм ээ. Одоо ууд ах бас юу сонирхож байна, юу хармаар байна гэдгийг бас ахаад үзүүлнэ. Тэгээд үзэгч олныгаа бас дагуулад маш олон сонирхолтой газруудыг үзүүлэхэд бид хоёр бол бэлэн байгаа шүү. За ингээд үзэгч та бүхэн маань бид нартай хамт, бид хоёртай хамт Бээжин хотоор тухтаа аялаарэ.